Дэлхийн монголчуудын эмжил радио 88-ны урлагийн дээр сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдах. 7 бүрийн даваагаас баасан гарагийн ягэн цаг мөчөөд радиогийн 20 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урьдаг. Яг одоо Улаанбаатар хотод 12 цаг 10 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 29-ний даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг үрчийтлээ Мишей гэсэн уриатагаар хүчилтөд төгөөдөрөө хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Чанцаа, гэрлээ, нариулагчаар ган болтын ангарганаар ажиллаж байна. За өдрийн мэнд төргий сайхан амарсан уу? Амралтын өдрүүдээрээ юу хийж амрав? Ууланд гарсан. Богд ууланд гарсан. Тий, тэгээд оройн хятад гоомтой шүлээдээд. За тэгээ өөрч нэг онцом хийгээгүй дээ. Бям гарагт нийтүүлэн хуралдсан шүү дээ. Тэгээ хятад хоол идсэн юм байна бас. Би юу яасан штэ хурал тараад тэгээд нөгөө оройн нь Виктор Цоёын нөгөө нэг одоо уул нь бол Виктор Цой чинь 6 сар төрөөд 8 сард нас ороод тэгээ 8 сарын 15-нд одоо яг энэ Виктор Цоёын дууг дуулдаг киногийн хамтлаг гэдэг аахгүй юу? Тэгээд тэднийхээ ингээд нөгөө нас орсных нь өдрийг хүндэтгэлийн тоглолт зохион байгуулалтын ер нь тэгсэн чинь тэр тоглолт нь нөгөө 8 сарын 15-нд ингээд нөгөө хүмүүс чинь бүгдээрээ ингээд хөдөө гадаа явцсан байдаг шүү дээ тий. Тэгээд ингээд хойшилсаар агаад тэгээд сая энэ хагас санд болоод тэгээд тэн дээр очсон. Та Виктор Цоён дуунууд дуртай байна тий. Үгүй ер нь бол юу яасан. Яг үнийг хэлэхэд байна шүү дээ. Бидний чинь хувьд бол нэг хөхөө тэгээд нөгөө нэг когда твоя девушка больна гэдэг дуугийн л одоо нэг сайн мэднэ. Бусад зөндөө олон дуунууд байдаг ч гэсэн нэг тэгж сонсгүй шүү дээ. Тэгээд тэнд оцсноор бол яг ингээд бусад дуунуудыг ингээд сонсож байгаа юм да. Тэгээ бас нөгөө амьд хөгжмийн тоглолт чинь ер нь гоё шүү дээ. Тэгээ нэг тийм юм болсон. За би тэгтээ хальт нөгөө постыг харсан юм байна. Тоглолт болох гэж байгаа гэдэг нэг юм явуулсан. Фэйсбүүкээр. Тэгээ яг тэгээ Камертоны тоглолт 500 мянгаар авч чадахгүй юм чинь тэнд 50 мянган такс төлөөд. 500 мянга гэж байгаа юм тий. Хосын такс нь 500 мянга гэжсэн шүү дээ тий. Бодож явтал бүтэн гэж гинт чарагийн тоглолтын тасалбар өнгөө ороод ирд юм байлээ гэж. Танд гинт бас тасалбар ороод ирчих юм билүү? 50 мянга руу бууж байгаа юм чи. Тийм ээ. За манай үдээ ачаар групп өнөөдрийн байдлаар 349 мянга 500 гишүүнтэй байгаа. За тэгээд танд за болзошгүй спам дотор бас гэж байгаагүй ганц байна. Одоо нэг хүн блоклуулжээ. За тэгээд танд хайрын түүхээ, миний түүхээ, хөвчлөлтөө түүхүүдээ үдээ ачаар групптэй бичих боломжийг Чанзаа дээр өдрө болгон нээлттэйгээр олгодог. Тэгээд үдээ ачаар групп дээрээсээ ингээд та бүхнийхээ түүхийг хүргэдэг лээ. За ингээд эхлэх байлаа. За тийм. За эхний пост 0-д сууж байсан чинь хаалхан дагуур нэг жижигхэн долгоо орж ирснээ. Түмээ богш байна штэ гэж авсан. 1-р ангийнхан бас буужигнуулнаа гэсэн байна. 0-д сууж ахт нь л орж ирсэн юм байна л да. 1-р ангийнхны юу чинь хөөх юмнууд яваад нэг хүүхэд бас нөгөө яасан штэ. Игжээ та манай ангид очиод 0-ын багшд хэлээд 0-ын цаас аваад ирээч гээд. Жижигэр багш. Игчээ юу. Тэгээ бараг эренгүүт нь онжгоо арчуулад ийн гэж хэлсэн штэ. За. Одоо минийх юм уу те? Ингээд жиг болцсон юм уу? Богинохоо игчээ юм бас хөөрхөн богинохнуудаа оруулахгүй л болохгүй штэ. За нэр нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Аппо компани 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа Oktoberfest шинэ ургацын шар айргийн баяр за мөн Акумазон авцуулж хамтран ажиллаж байгаа баярлалаа. За дараагийнх нь нэрийг нуталсан сонсогч байна. 2008 билүү 9 оны хавцаа байхаа үүр цайдал уугаад гэртээ ярьж унтлаа. Оройхон төшөө уц дугаараа сэрлээ. Найз ярьж байна. Тойргийн постн дээр дүүрэн цагдаа байна. Манчин жаахас согтой байна. Чи андайгаа хүргээд өчл гэж байна. Би ч өглөө уусан юм гараагүй байна. Чадахгүй л гэлээ найз. Одоо гарчлгүй яд юм бла гэд найрсаар байгаа зөвшөөрүүллээ. Машиныг нь бариад пост ортолтой өгчээ шүү. Зогслоо цагдаа ирлээ. За яад холын гэрэлтэй яваад айлг нь хажуугаас согтууд болгоо. Ойрын шат зэва солиулах гээ явж гин гэсэн чинь за 5К-гаар торгоно гэж бүсэндээ авчулсан саваа угаснаа. Тургуулийн уц дууссан байна. Үнэмлэхээ дагаад ирэл гэж байна. За тэгээд дагаад постн дээр нь очлоо. Үнэмлэхээ торгуулчихж байна. Тэгсэн өөр цагдаа нэг ахта маргалдаал нөгөөх нь наад төхөөрөмж чи эвдэрхийн юм байна би уугаагүй гэж тэгсэн цагдаа нь энэ стандартаар баталгаажсан төхөөрөмж эрүүл хүнээр үлээлгэж үзүүлэх гэсэн мэ үлээ гэж үлээгээл байлаа тэгсэн энэ пэйж бас согтой байгаа юм байна штэ гэснээр эрхээ асуусан да хөөрхийг нэ. Яа. Зүг. Нөгөө эцэг таарна гэдэг шиг те. Энэ ястаа арзгүй дахин. Хүлээлгүүлдэг ч юм те. Эрүүл үнээр шалгуулна юу. Нөгөөд нь нөгөө өчтөр уусна гараг байгаа шүү. Яа. За дараагийн пост нэрийг нутсан сонсогч байна. Ойрдын бичээгөө ганц хөгжилтэй түүх оруулжээ. 23 ширхэг уруулны будагны төлөө 9.5 сая төгрөг үрсэн гэд нэрлэлчээ.
2022 онд мэрэгжлийн хяналт татан буугдаж ясны удирдагч гэдгээр нотлож нэг байгууллагад би захирлаар орлоо. Яг миний харааны бүсэд 23 эмэгтэй ажилтнтай. Албан хэлтсээсээ тустай юм л да. Яг нь март боллоо албан хэлтсийн дарга нар хүүхнүүдэд баярлуулад компани бүх хүүхнүүдэд баярлуулах тийм хуваартай байсан. За би ч бараг сарынхаа цалингаар хүүхнүүддээ цэцэг нобоор аваад л орой хооллож үргэлжлүүлж хүснээр нь дагуулж явж зугаалууллаа. За тэр өдөрч хураасан азрах шиг 22 гангарсан хүүхнүүд удирдах манлайлал яста кафтал явж өглөө л доо. За ингээд зөрөөд 3 сарын 18 боллоо. Би ч өөрөө цэргийн хурандаа байсан хүн. 23 бүсгүй надаа бэлэг өгнө гэж бодохоор бүр нойрч хүрэхгүй унтаж чадсан. За ингээд өглөөнөөс эхлээд л цэцэг виски өөр хилцээс ирээд л байна. Манай 23 баяр хүргсэн. Оройн юм бодсон байх таа л гэж би бодож яваал байлаа. Орой болж манай хэд хоолнд авч орлоо. Тэгснээ нөхрүүдээ баярлуулна гэж хэлээд 23 үнсэлт илгээгээд баяртай болсон доо. Дээрэс нь март амралтын өдөр таарсан харин цэргийн баяр нэгдэх өдөр таарсан бүр арай л гомдмоор. Гомдоо дуух гэхээр маргааш нь ажилтай. Их сансан газар 9 шөнө хоосно гэдгийг л өстой мэдэрсэндээ эмэгтэйчүүд харигс гэдгийг ч гэсэн өстой ойлгосон. Хорвоо гэж. Та нар уншаад инээл үздэй нөгөө 23-ийнх нь 10 нь манай групп байдаг гинэ. X захирлаас нь гэсэн байна. Гэтэ 23 урлын модыг авахд манай энэ хүн маань дарга нь одоо 9.5 сая төгрөг зарцуулсан хоол молонд оруулаад тэгээ эргүүлээд зүгээр хоолнд оруулснаа нөхрөөдөө баярлуулна гэж яваад өгсөн бах юм. Уулын тэгээд Өн жоохон юм гаргуул 23-аа нийлүүл те бас эн чинь овоол мөнгө цугларна штэ те ганц хүнийг баярлуулах уул нь юу авах вэ те сэтгэл жоохон дутчихж те тэр нь жоохон тэр нөгөө 10 сонсож байгаа өлгөд одоо манай групп тагаа гэсэн шүү. Манадас жил болгон нөгөө нэг бид нар чинь март цэргийн баярыг нийлүүл тэмдэглэдэг штэ те тэгэнгүүт манай дээр бас нэг горгоор хүмүүс ганц нэг бэдэр штэ амар тал дотор одоо өөрийгөө сонсож байгаа хөө тэр жоохон горгор юмаа тэр минь яа та тэгтээ март 8-аар авчихсан хамгийн гоё бэлэг юу вэ? Толгонд орж байгаа юм байна уу? Яг тэр мэр гисэн юм алга. Гэтэл ер нь бол би ямар ч цаг үед цэцгэнэд дуртай штэ. Тийм ямар ч цаг үед цэцгэн дуртай. Цэцгэл явуулаад байвал тэгэл баярлал инээд алдаал аваад байна. Оо За. За дараагийнх нь болбоос бас нэрээ нууцлан сонсогч байна. Би нэг өдөр сандэ ороод лангуу өсчээлаа. Тэгээд нэг аятайхан футбол кохоор нь ороод худалдагчаас нь энийг өмсөж болохгүй лээ. Худалдагч тэглгээд авч өгөөд реклам яриагаа ярьж байна. Ёстой сонхгүй ус тусаасан ч нойтон болохгүй халуун зунд сэрүү татан зөөлнө л гэж байна. Тэгэхээр нүний асуудал 75к гэдэг. Тэр үедээ өөр юм авах хэрэгтэй байсан болохоор мөнгөө тулах байх гэж удаад за ихчээ дараа ирж авъя гэж талих гэсэн чинь наад футбол сунгаа хайчлаа гэж загнаа. Юу сундгүй материал шал худлаа загнуулаад гарсандаа хөрхий. Бас гизөө. За дараагийн пост, copy post ч юу гэсэн байна. Тэртээ 10 жилийн өмнө нэг удаа гэртээ сайхан найзтайгаа ууваа. Тэгэл ууж байсан чинь гэнт найз маань гар хүлэн татаал хит хоног нойргүй ядраад баг юм идээгүйсэн юм яасан. Татаал явцсан. Гэхдээ би чи сандраал 103 дуудаал гэнт толгойд зүүгээр татж байгаа хүнийг хатахаар тавирдаг гэж уншсан маань цаанд орсон юм л та. За ингээд зүү хайсан олддгүй. Нэг бал бахаар нь аваад далааж байгаа гарын булчинлуу нь зоосон ч нөөд татж байгаа найзыг харсан над руу бүр. Гү чи одоо яаж ийна гэсэн харахаар нь инхээр зүгээр болдог гэсэн ингээл чимээгүй л байла. Тэгэхээр нь гуйлуун дахиад зоолоо. Тэгэл цээж рүү зүгээр болдгүй. Тэгсэн чинь найз би яг ухаан алдлаа гэхээр нь за спирт үнэрлүүлээд байдаг юм байлээ гэж бодоод мэдээж манад бол спирт байхгүй. Тэгээ үнэртөө ус хамарлуун цацаад бүр нүхрүү нь ямар амар юм бэ? Тамлаад өмшин нүхрүү нь хийж цацаад. Тэгээд хамрын доод хонхорхой дээр нь дардаг гэд хин чилцсэн юм дээ. Тэгээ сонсноороо дарсан чи яа гэж ойрлол. Нөгөө татж байгаа хүн чинь ойрлохоор нэргэж хараад нөгөө балаа аваад дахиад зоогоол. Зүгээр болдгүй. Энэ үйлдэлүүдэд дараалж хид дуудаа хийж итэл 103 эмч ирээд ашгүй манай найзыг минь аимшигтай тамлалаас миний нөгөө аимшигтай тамлалаас авраад за ингээд нөгөө тусал мусал хийлгээд зүгээр болсон гэнэ. За битүү үнэртээ ус үнэртүүлсэн хамрын доороо хөхөрсөн энэ тэндээ балаар хатгуулсан яг аз болж балан цоорч орохоогүй бүдүүн бол байсан юм л та. За ингээд татаж байхдаа яг юу бодсон юм ингээл энэ хүний гард өгчтэй л гэж найз маань бодсон бах та хөрхий. Бас нөгөө эмчтэй ямар арга хэмжээ авснаа яасан хийсний хэлсэн. Эмчийн над руу харсан бас л эвгүй байсан шүү гэсэн юм. Анх сонсож байхдаа амар инээдтэйсэн. Тийм үү. Энд өмнө орж ирсэн мэ те. Зөндөө орсон. Йоо. Би одоо нөгөө пост дахин орохоор нөгөө мэдэхгүй. За яг зүгээрээ. За. Сэтгэлийн бодоод инээч.
За дараагийнх нь нэрээ нууцлан сонсогч байна. Хүүтэйгээ үр хөврөл өндгөө эс эр бэлгийн эсийн талаар маш нухацтай ярилцаж тайлбарлах ярианы сэдв ийхүү эхэллээ гэсэн байна. Ээж эмэгтэй хүний дотор нэг жижиг бөмбөг байдаг та. Тэрэн рүү аавын хүүхдүүд уралддаг билүү? За. Тэгэхээр би төрсөн гэдэг нь би төрүүлсэн гэсэн үг үсттэй. Тийм ээ. Yes. Тэгвэл томоо жижигэн хоёр яасан? Хамт барианда орсон гэсэн үг үү гэж асуусан. Хүүхдүүд тэр хоёр нь ихэр юм байна та тийм байгаас тэ томоо жижиг хоёр нь. Тийм байна. Хүүхдүүдтэй бэлгийн боловсролынхын талаарх мэдлэгт нь хэрэгцээтэй асуулт гэж үзвэл нас баг гэлтгүй хариултыг нь тааруулаад өгчдөг ээж байна. Би насан дээр үндгийн сонирхон байтгаа хитэн борцог өмхөөд л шороогоор тоглож суусан баг. Одооны хүүхдүүд их хэрсүү болсон ичил санаа зовлтгүй ирээдүйн эрсдлээс нь урьсан сэргийлж буй хэрэг гэж боддог юм уу? Өөрч тайван дөө гинэ. Чи тэгтээ угаасаа өрсөлдөөн гэсэн чи тийм дуу өртлөөд ш Солонгост. Тийм үү? Тий хар гаргийн хүнгээ чи энэ өрсөлдөөнд ялж дэлхий дээр гарч ирсэн ч үгүй юу ч үлээ. Тийм утгатай дуус байна. За дараагийн пост. Нэрээ нууцлан сонсогч байна. Би буудалд ажилладаг юм л да. Тэгээд хэдэн өдрийн өмнө өөрөө гарахгүй байхаар нь хаалгыг очиод тогшлоо л доо. Тэгсэн хариу байдгүй аргаа бараад өрөөний хаалгыг онгоолдог каарт уншуулад орлоо. Тэгсэн хувц хундраа талын нэг тараачиж нөгөө юм чинь. Тэгэхээр нуцаар холбогдоод үгүй та гарах юм уу сунгах гэж байгаа юм уу гэсэн чинь гарна хувцсыг минь бөөгнүүлээд цүнхэн дотор нь хийгээд доор тавьчихаа л гэлээ. За ингээл эхнээс нь хувцсыг нь түүж байгаад бандаж таарад авах гэсэн бүр сэжиг хүрээд болдгоо. Тэгээ бээлийн өмсөж байгаа цүнхэнд хийж байтал нөгөөх ч ороод ирлээ. Гэхдээ би ч сонир байдалд орчиж байгаа юм л да. Тэгсэн нөгөө хүн чинь үгүй чи хайшаа юм бэ? Эр хүний бандаж нь гар хүрдгөө юм шиг маялаад ах юм. Цагтаа шувталж л явсан байлгүй дээ гэлээ. Тэгэхээр нь би эр хүний бандаж тайлж байгаагүй за гэж хэлчлээ. Тэгсэн чинь үгүй чи 40 хүртлээ юу хийж явсан бэ гэхээр өө тайлж байгаагүй өөрөө л тайлчдаг байсан штэ гэсэн чинь нөгөө хүн усаа сууртал инээсэн штэ. Би ч өөртөө итгэлтэй намайг тайлахаас өмнө тайлаа шичгдэг байсан юм чи би яах юм гэдэл. Өнөө хэр илгээ дараад л инээгээд л бөө юм болсон. Ёо бүр илэг өвдчихлөө ямар гоё инээвэ гэдэл явсан да гэсэн байна. За. Яг тэгэд өөрөө тайлах үе байна. Үнээр тайл нөгөө дээр та нөгөө юг санаж байна. Нэг ахад юу гэлээ ихнэр юу ч хэлээд ихнэрдэг хамт хамжсэн нэг ах орж ирдэг төрсөгийн шувталсан гэдэг яриадсэн шүү дээ. Тэр түүх шиг сонсож шүү дээ. За энд манай лайвын доороо комент шүү заяа. Батбэлэг инх баяргээ сонсож гисэн байна. Уусан найзуудаа зөөж яваад цагдаад бүр машин хүндлэн хааж ирээд зогсоосон түүх би. Тэгэхээр шинэ жолооч байла. Цонхоо булгаал сайн байна уу гэс битүү согтуучуд нааг гарснаа чи ирүүл юм уу гэхээр ахаа гэсэн чинь за яв айтайхаа яваараа гэж хэлдэг гинэ. Гэтэ ер нь энэ морин жолооч хийн гэдэг нэр үүлийн үр лайны лай хизээ эсүү үүлвэ гэж боддоо штэ бүр. Ёо өөрөө ив ирүүл заяа. Тэгээд тэр согтуунууд ч гэсэн мэтрэлдэж үүдэн штэ ёо. Араас чийж мийгээл хурдан явмаа гэл заяа. Та чи ямар хүмүүстэй морин жолооч хийж явсан бэ гэж араас чинь гэдэг ч бод. Ямар хаард суудлын араас л чийж байгаа юм л да. Суудлын араас. Би гайхаж хөлн шууд нуурны урд орж байдаг болоо гэж бодлоо шүү. Тэгэл ууц эцсэн хүмүүс ч угаасаа янз бүрийн л авир гаргана штэ тий. Ер нь хэцүү амар хэцүү. Морин жолооч ийн гэдэг бол өстэй хэцүү шүү. За хамтран хэлэгчтэй танилцуулчаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран хэлэгчээр Акумазон авцуулжээ хамтран ажиллаж байгаа. За 2025 оны 9 сарын 18-наас эхлээд 2026 оны 1 сарын 15-ныг дуустал үргэлжлэх Ford брендийн Kuga автомашины суглаатай урамшууллыг эхлүүлсэн байгаа юм байна. За энэхүү суглаанд та яаж оролцох вэ гэхээр Акумазон авцүүлжээс 150 сая төгрөгийн үйлчилгээ за эсвэл бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийсэн тохиолдолд нэг суглаатай болно гинэ. За дээр нь та ямар ч үйлчилгээ худалдан авалт одоо хийсэн бол 5-аас 15% хямдралын ваучер авч байгаа. За энэ ваучерт нь шүдний имлэг байгаа, хоолны газар байгаа, массаж, саун зэрэг маш олон газрын маш олон үйлчилгээнээс 5-аас 15% хямдралтай үйлчилгээ авнаа гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 1824 гэдэг утаснаас аваарай. 1824. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Акумазон авцуулжээ. Хамтран аялагч байна. Баярлалаа. За дараагийн хөгжилтэд өг амьдрал нэрээ ихэм үзэн шүү. Энэ үзэгдэл 2 ч удаа надад тохиолдсон юм да гинэ. Эхнийх нь би төмөр замчдын дуу бүжгийн чуулгад дуучнаар 1993-аас 97 онуудад ажиллаж байлаа. Байн гарахны асуудалд орж фактлна. Сүүлдээ дарга маань намайг халах боллоо. Нөгөө манай алдарт гантлага ах юм байна. Фактууд явсаар гал юм ба штэ. За гантлага хүү минь маргааш арилаа салах тушаал гарна гэлээ. Би ч гунигтаал байла. Маргааш нүүдний жижүүрийн тэнд байрлах дуудлагын самбарлуу артал тушаал маань гарсныг харлаа. Тэгсэн чинь харин манай даргыг арилаа салах тушаал яг дэрэгдэнэ байж байдаг байгаа.
Гайхаад тартал дарга юм байна. Төмөр замын өдөрдөх газараас халчихсан шүү дээ. Ийхүү даргатайгаа хамтны өдөр халагдсан да. Нэг өсөндөө дарга намайг халаад даргыг дээрээс халчихсан. Ой зохион байгуулалттай байсан юм шүү. Тэгээ яах вэ? Ойлгомжтойч бид хоёр нийлж аваад гуссан. Гэтэ манай дарга сайн хүн байсан юм шүү. Олон удаа толгойг минь хэлсэндээ хөөх юм. Дараа нь төмөр замын чуулгасаа халагдчихад Дүүрийн театрт дуучнаар орвөө. 2 жил ирээдээ аваа сайхан ажиллаж байгаад бас л факталж ажлаасаа чөлөөлөгдөө. Мэдээж факт ойлгомжтой. Ийхүү доглон үлмэстэй хайртай хамт олноосоо холдлоо. Гэтэл ардын дуу бүжгийн чуулгаас санал ирв. Яг ажилд орох болтол дагалдан дуучнаар ажиллах уу гэж авдий. Би ч Педгэр амтаа юу гэж 5 жил сурчгаад энэ тэнд нийлээ 7 жил ажилласан дуучин танаа дагалдын идэх ингэж даргийнхын ширээ гараараа алгадаад гараад манаргав. Ингээ гонзоорч байтал тэр үеийн Бүсрэгийн дуу бүжгийн чуулгад дуучин шалгалт авч байна гэхээр нисээд өчт юм байгаа сте. Гэтэл Дүүрийн театрт хамт ажиллаж байсан Нандэ багш маань тэнд хормейстер багшаар дөнгөж саяхан оччихсан байв. Намайг яаж ажиллаж байсныг тов тод мэддэг, уудаг иддэг бүгдийг мэдэх болохоор багш нэг л зүйлийг надад сануулав. Заагаан тулга чамайг шалгахгүй шууд аавна. Харин энд уудгал юм бол өөрөө ажилласаа гарan шүү тохирхуул гэлээ. Би ч уухандаас зөвшөөрч уухгүй амлалт өгөөд ажилдаа ёслоо орлоо доо. Ороод тисэн гэхэд яг 1 сар болоод цалин буудаг өдөр алдарт 60 харын ах нартайгаа нээлж аваад ташин шок. Мэдээж би эр хүн шиг хэлсэн хамдаа өөрч тулалтын хувцас ангидаа их үж тавиад хэмэр тохон шиг өөрөө ажилласаа анх удаа гарсан юм. Тэгтэлж 7 ч оноогүй байтал цагдаагийн сүлдж болгоод дуучин авч байна гэхээр сэгсэлгүйгээд очлоо. Хуучин цагдаад байхад даргалж байсан 2 дарга маань байж гэн хөөе. Би ч ихтгэл өгөө сүртэйгэн шиг мэдчлөө. Миний тэр зогсолт ихтгэл энтер янзтай шүү дээ. Ингээд 2 дарга маань намайг шууд таньж хурданч тушаал гарч ичил шахам ямар ч фактгүй арилж байтал тэр үед цагдаагийн сүлдж чуулга маань татан буугдчихлоо. Бас л жаахан гуниглаастай сүлж чуулгаасаа гарлаа. Сүүлдээ хүн олон орч гараад ахаар догшрох маягтай болд юм байлээ шүү дээ. Гэхдээ гандан бурахгүй 18 аймгийн Хүчин драмын театр намайг угтаж байгааг ботхоор л янзтай байлаа да. Айда миний залуу нас янзын сайхан залуустай мөр зэрэгцэн ажиллаж явсан гинэ. За гарсан ч гэсэн 18 аймаг байгаа шүү дээ. Надад бол жоох хэцүү юм. Жоох хэцүү л байх. За дараагийнх нь мандах нар бичсэн байна. Хэрэг дуртай байрны эмээнэр гинэ. За. Ковидын жил хөл хорой арай гайгүй болоод хавар гадаанаа гардаг болсон байсан үед том хөө машин авсан ээжээгээ илэрлээ. Мэдээж хүү маань машин авсан юм чинь ээж нь гараад сүүгээр мэлааж аян замыг сайхан өрөөж өгнө үсттэй. Тэгээ хүүгээ үнсээд хүүтэйгээ инээлдээд л гэрте орсон. Хэд хоногийн дараа нөхөр жуумаг наад л гэрте орж ирлээ. За та байрны гадаа өндөр бор залуутай үнсэлдээ зогсож байсан сурагтай байцаагчтай үннээ хэлэл гэж байна. Би уурлаад юу солиороод байгаа юм бэ тэрэг л. Тэгээд хин тэгж байна гэж асуусан чинь байрны эмээнэр чамайг тийм дугаартай машин тэгээд манай хүүгийн машины дугаар хэлж байна. Тэгээ улаан цагаан үнсэлцээ зогсоод байсан гэж алтан ушуу өргөж байна доо. Ингээ бөө инээд дараа нь бүр хэрэгээр хүүтэйгээ суудалцаж гараад машинд нь суугаад явхаар хоорондоо нудралцаад сүйд болж үлээ. За тэгээ удалгүй нүж амарсан да гэсэн байна. Зүгээр амьд камерууд штэ. Тийм штэ. Айхтар штэ. Петролчек бол гэж хэлсэн мэт морин жолооч араас нь боодог хүнч байдаг шүү гинэ. Гизөө. За дараагийнх нь золж орол гэдэг сонсогч өвчлөлтөд өгөх юм. 2014 онд оюутан байлаа. Сургуулийнхаа дотор байранд суудаг байв. Оюутны байр маань 4 давхар, манай тасаг 2 давхарт байдаг байсан. Нэг удаа яагаад ч юм үүрийн 5 цагт ирэхэд тасгийн маань нэг охин хичээлээгээ сууж байна. Нөгөө тасгийн охин байхгүй ахаар нь асуудал 4 давхрын номын сан хичээлээ хийж байгаа л гэн. Миний шээс үрээд 0 орохоор гараад 1 давхрын 0 сүнстэй гэдэг болохоор айгаад орсонгүй. 2 давхрыг цоочтой, 3 давхрыг эрэхтэй 0. Тэгээ ерөөсө 4 давхрын 0 орчхоод тасгийн охин дээрээ очие гэж бодоод би цасаа сууж байтал гинт тог тасарч юм да. Тас харанхуу ядж байгаад утсаа аваагүй гэрэл тусах юу ч аахгүй. Нойлын хааны дээгүүр ямар нэг юм өнгийгөөд намайг хараад байгаа ч юм санагдаад бөө айц ямар айгаад уйлаад суугаад байлтаа нүш. Ямар тач номын сан орж тасгийн охин дээрээ очие гэж урт коридороор харанхуу тэмцчээл яваад гис. Тэгтэл коридороор өрсөн хатаагчтай увцнууд болтоо тар нэр гээл юм унаал коридорын нөгөө өдөрт эмхтэй хүн уйлгнаад байгаа юм шиг чимээ гараад би тасгийнхаа охиныг нэрээр нь дуудаад ориллоо. Ямар ч арай ахгүй намж. Арай гэж явсаар номын сан ороход нөгөө тасгийн охин маань байхгүй. Ядчихад бас номын сан сүнстэй гэдэг байсныг хэлэхүү. 9 шид юм бодогдоод нуруугаар хүүтагаад хамаг шар ус осоод айгаад уйлаад таамгаар шатаар 2 давхар байх гэ буугаад тас харангууд тасгийн хаалгаа тэмтчээд олохгүй бол яана гэж айж хайсаар энэ л ах гэд онгоолох гэд ашгүй тасаг минь мөн байсан. Үнэхээр их айсан бас баярлаж санаа амарсан. Коридороор явж байхдаа тасгийнхаа охиныг дуутахад тэр маань миний дуунаас айгаад хар урдаараа хамаг юм аяа тасаг руугаа
гэсэн байгаа. Эмэгтэй уулигнаад байгаа юм сонсогдсон тасхийн маань охин номын сангаас гарахад хаалга нь хятнаж дуурсан байж таарсан. Айсан дараал хөдлөнө гэж гинэ. Энэ гэхдээ амар цагийн түүх юм шүү. Бараг тийм. Гэтэ яг наа чи онгоол л орсон байсан шүү. Гэтэ энэ иймэрхүү зүйл бас болдгол юм шиг байна. Би дээр манай найз хороолт байдаг хгүй. Гэтэ би юу н айлт нэг очиж хондгүй. Тэгээ нэг орой намайг ирээд чааг хань болоод хончооч гэд. Тэгээ гэрт нь ирээл тэгэл юм идэж уучаал яг унтах болсон чинь. Тэгтээ хаа би найз нь чамд бас хэлэхгүй байл юу бах. Манай жоох юмтай шүү чаагийг тэгдэг хгүй. Тэгэхээр чи би унтаж чадахгүй шүү дээ. Бүр хөрөгчин дугуур хаал сэрдэсгэж цочоод л. Тэгээ нэг нь тэрцэн тэр ч одоо шөнийн 3 4 мөний үед даад хэлж байгаа ш. Тэгсэн өөрөө унтаад гэж байхгүй нам унтцсан. Тэгээ би бүр өглөө үр цайтал тэгээд унтаж чадаагүй шүү дээ. Өглөө өөрийн автобусаар тэгээд автобус суугаа гэртээ ирсэн. Йоо. Сүнсмүстэй амьдраа зогцоод хүмүүс байд юм шиг л шүү дээ. Гэхдээ тэгээд одоо ямар хүнд нь харагддсан болоо мэдхгүй. Тий. Би бол одоо яг зүгээр сүнс өдөр энэ тухай ярьдаг ч гэсэн би өөрөө нэг тийм сүнс хүмүүстэй найзлаад нөхөрлөөд байгаа юм бол байхгүй. Надаас тэгсэн ш дээр нэг хүн чатаар чанцаа ингээ би нэг ийм хараад тэг чи нэг дүрсийг хараад хилээд гэсэн. Би бүр зурган дээр ч тэрийг олж хараагүй за. Тэгэл намайг бас нэг тиймэрхүү ярихаар мэддэг гэж боддог юм. Асууж боддог ч юм. За дараагийн хөгжилтөд түүх маань. За нэрийг үзсэн сонсогч байна. 23-т эмээ болох шахлаа шүү гинэ. Орой хоол игээд байж исэн хүү маань ээж гээл дуудлаа. Яасан миний хүү гэсэн юм асууя наашрал гэж байна. Заагаад хажууд нь очтол би дээр нэг найз охиндоо олсон доо гинэ. Заал гэлээ. Хүү маань цэцэрдэг дээр нэг охин руу учиргүй чихэр зөөдөө. Би миний хүү юу асуух гэсэн чинь хин жоох ичмээр л дэл гэж байна. За зүгээрээ яасан гэсэн чинь та эмээ болмоор байна уу гинэ. Би бүр шок. Инээчгээ болдгоо. Тэгэл чамайг томоо залуу болоод тэгээ ээж аав нь эмээ өө болно доо гэсэн чинь би болмоор байна л гэж байна. Би юу гэж хэлгээ мэддгүй хэсэг инээж агаад миний хүү яагаад болох гээд байгаа гэсэн чинь цэцэрлэг дээрээ тоглож байсан таалагддаг охин Барби авчирснаа маа хүүхдээ ав гэсэн гинэ. Тэгэл хүү маань болохоор шийдчих. Тэгээ бөө инээд гинт эмээ болох уу гэхээр нь юу билээч гэж боддtiin байлээ шүү дээ. Одооны маа манаар айхтар ч юм уу хил амтай ч юм уу манай дүү ирсэн чинь агата краш туу гэж асуулаа. Үгүй байхгүй гэсэн манай хүү. Надаа бол 2 3 байгаа штэ онгоо гэж авсан. Бас л хаанаас сурсан юм хил ам хулах гэдэг шүү манай жоохнууд гинэ. Байна. Тэр нэг бичлэг дээр нэг солонгос бандаас очиод хідэн найз охинтой гэсэн чи би 6 найз охинтой. Тэгэл яг нэг гайхаад асуусан чинь тэгээд яаж чи 6 найз охинтой болсон гэсэн чи гол нь ер нь бол өхөөрдөм сайн иддэг байх хэрэгтэй энэ. Шал өөр тийм тактиктэй байт юм лээ шүү дээ. За дараагийн пост баасан хүү сэдвсрэн бичсэн байна. Шар Чингис арих сахар гинэ. За ямар утгатай юм бэ? За ээж нутг руугаа явах гээд юмаа бэлдвэ. Би дагаж яваад юм хумыг нь бэлтэлцээд л номын ороод айл дүүх юм аваад гараад ирсэн чи манай хүү тусд орцсон юм зөөлцөөд л хөөрхөн. Тэгээ юмаа хийж байтал хамгийн сүүлд нэг лаазтай Шар Чингис арих үлдсэн байсан юм а. За тэгсэн тэрнийг авснаа манай хүү ээжийн сахарыг цаашаа ичих гэж авсан. Эмээгийнх нь ийм лаазанд нөгөө сахараа идэх төрснөөс хойш 9 жилийн турш мань хүн угаасаа сахар гэж бодсон байсан юм шиг байна. Тэгээд үгүй наад чи арих штэ гэсэн чи надад итгэдэггүй. Тэгээ бичгийг нь уншснаа гэд бөө энийг юм болж үлээ гэсэн юм. Яг нөө сав мавыг нь арай өөрөөр ашигладаг хүмүүс байдаг шүү дээ. Илсэн сахар хийж идэлсэн юм байна л да. Инхма тарцыг гинэ. Морин жолооч игээд уур хүрээ сүлдээ тисгүй машина аяад өөртөө учраад гээ явсан түүх байна уу? Тэрнээс хойш морин жолоочоос халагдсан да гинэ. Инхма тарцыг Эрдэнэтэд байдсан шүү дээ. Тэгээ энэ Эрдэнэтийн чинь нэг юм 2 уулын орой дээр ингээд одоо ирсэн зочин мочин авч гардаг байхгүй юу? За тэр хоёр дээрээс нь ер нь бол ингээ Эрдэнэт нэг талаас нь говьл мовл нөгөө талаас нь ингээ Эрдэнэт тэр чигээр ингээ харагддаг. Нэгсэн чинь би нэг Эрдэнэтэд очсон явж байгаа морин жолооч байсан чинь би харанхууд хаашаа яваад байгааг нь мэдгүй би яадаг бол тэнд зам мэдгүй тийшээгээ яв ийшээгээ яв гэхлээр нь явж байгаа штэ. Тэгсэн чинь би тэр 2 уулын оройроо л 2 3 ингээ явцсан байлээ. Тэгээ мэдгүй. Тань тэгээс шинэ мэдрэмж төрж ийн оч болно. Тэгээ би амар олон уулын өрөө дээр очсон юм шиг надад л санагдчих байгаа. 10-аад уул авчлаа шүү. Тэгсэн чинь нөгөө 2 уулын өрөө дээр тэгээ нөгөө нэг юм үгүй чи хаанаа мэг тэр нэг 2 л уулздаг тийм уулын өрөөтэй тэгээд тэнд байна гингүүд ингэж яваал тэгэл за нөгөө талд нь ингээл яваал эсвэл юм бэлээ л дээ ер нь бол тэр 2 уулан дээрэл одоо манайхаар зайсан юм шиг байна шүү дээ. Эрдэнтийнхээ өөрсдөө тэр 2 уулынхаа өрөөг мэдж байгаа. Их ч нь бол мэдхгүй. Тийм их газрууд юу байд юм шиг байна шүү дээ. Тарзан шиг тэгээд уул дамжаал явж байдаг шүү дээ.
Эрдэнэтэд очгоор. Манайхан ч бас говьхан штэ. Яг нэг очтой хөшөө байдгийг дэмүүлийн хөшөө. За. Аха. Тэгээ би тэр шигээ очсон бас л мэдгүй. Харанхууд очиж байгаа юм чи хөшөөгээ харахгүй штэ. Тэгээ гэрэлтэд очихоор нэг юм бүх мөхий л хөшөө байгаад байдаг гэсэн юм байлээ. Тиймэрхүү зураг бол бас их байдаг штэ. За одоо миний хэлж үлээ. Хамтран ажиллахад танилцуулж өгөх үү. За Улаанбаатар хотод 12 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Апо компани 19 дахь жилдээ зохион байгуулж байгаа Oktoberfest шинэ ургацын шар хайрганы баяр хамтран ажиллаж байгаа. За 100 жилийн түүхтэй Апо компани 19 дахь жилдээ шинэ ургацын шар хайргийн баяр Oktoberfest-ийг хүргэж байгаа юм байна. За тэгээ ер нь хамгийн сайн шар хайраг гэл хүмүүс Google Trend-ээс их хайдгийн гинэ. Тэгэхээр мэдээж ер нь бол сайхан шинхэн гарсан шар хайраг гэл их сайхан амттай байдаг юм байна. Тэгэхээр энэ баяр дээр очиод нэг сайхан гоё шар хайргийг бас амтлаад үзээрэй. Их юу гэдэг биений хувьд бол одоо жишээлбэл би олон төрлийн бас одоо би аюу амтлах дуртай. Одоо жишээлбэл сайн нөө Япон явахдаа авсан пипер хамгийн гоё нүс би өдөө хүртэл уусан юмнуудаас дааж тэгээ зургийг санахгүй болохоор авч чадахгүй л байгаа юм л та. Тэр энэ дээр бас очиод гоё шар хайрыг уужуулж шүү. За Апо гэдэг чинь өөрөө арх пив ундаа гэсэн үг шүү дээ тий. За тэгээд угаасаа одоо яалтчгүй Монголдо монополдсон. Одоо нөгөө бүх одоо Tiger, Maiger бүгдээрээ эднийхээр үйлдвэрлэгдэж гарч байгаа шүү дээ тий. MCS чинь ганцхан колого авч үлдээд бүх одоо юугаа өгцөн шүү дээ. Апод өгцөн. За тэгэхээр бүхий л одоо Монголын бүх пивнүүдийг Апо үйлдвэрлэж байгаа л гэсэн. За тэгээд тэр хэмжээгээрээ утгаараа цоо шинхэн пивнүүд гарч байгаа гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол. За тэгээд та бүхнийг 10 дугаар сарын 3, 4, 5-нд хөөе М банк арена гэдэг чинь хаана гэдэг ингээд хоёлаа асуугаадсэн шүү дээ. Тэр чинь нөгөө уран гааны тийм дунд голын тэнд байдаг юм бэл. Тэр чинь тэгтээсээ мангар том юм бэл шүү дээ. Бөөн том комплексууд байд юм бэлээ. Спорт комплекс ясээнэ тэрээгээд. Тэгээд тэрийг хэлээд байгаа юм бэлээ. За тэгээд одоо хамтлаг дуучдынхаа дууг сонсонгоо шинэ ургацын шар хайргаа авгаа. Тэгээ баяр наадмаа ингээд хамтдаа тэмдэглэхийг урьж байгаа. За тэгээд манайхан юу ягаараа Апо дээрээ Монгол сүний үйлдвэргээд бас бичээд ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100 жилийн түүхтэй Апо компани 19 дахь жилдээ шинэ ургацын шар хайрганы баяр Oktoberfest-ээр одоо хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За дараагийнх нь минийх байна минийхөө. За харин та түрүүн хоёрыг үргэлжлүүлж уурсан байхгүй. Тийм үү. Голд нь би үлдчихээ тэрийгэ чихээд байгаа доо. Тийм үү. За. Одоо энэ нөгөө нэг Баатар сүрэнгүй байхыг уншингууд та ардаас нь уншиж. За. За Баатар сүрэн цэ бичсэн байна. Амьдралд нэрээ их юм үзэн шүү. Энэ үзэгдэл 2 удаа надад тохиолдсон юм. Чанцаа гэсэн байсан те. Энийг дахиад ороод ирсэн байсан баг та. Төмөр зам шүү. За тийм байна. Таних юм байна. За. Давхар орсон байсан байх шүү. Sorry хүмүүсээ. Би өчтөр уугаагүй юм сан ягаад. Өөрөө хийсэн ажлыг өөрөө биж байгаа л үдээ мэдв. Одоо миний их жуушаа. Би ер нь дугуйс уу. Юм ярахаар буруудчихад. За нэрээ нууцлсан сонсогч гинэ. Төрс өдрийнхөө урд өдөр нь танихгүй үерхэж байгаагүй хүндээ хаягдаж үтсэн. Юу нэ? Танихгүй үерхэж байгаагүй хүндээ хаягдаж үтсэн хөвгөлтөд үгээс хуваалцах гээд оюутан байхад яг энэ өдөр маргааш төрсөн өдөр яаж тэмдэглэж өнгөрөх талаараа бодоод унах гээд хэвтэж байтал утсанд мессеж ирлээ. Сайн уу гэхээр нь хин бэ гэлээ. Тэр эна хоёлаа салъял гэж байна. Би гэдэг хүн чинь гайхаад танихгүй юм байж юу яриад байгаа юм болоо мó аалтчин гээд 30 минут хідэн тийш бөөн бодлоосаа юм та. Найдаасаа асуусан чинь манай сургуулийн хүүхдүүд гинт толгойд нэг мэрэгэн санаа орж ирж байна. Маргааш сургууль дээр очиод уулзаж байгаа зодчихъя гэсэн сайхан бодол орж ирд юм да. Овоо нэг нойр хүрээд унтлаа шүү. Маргааш нь юун зодох ангийнхаа найзуудаас бэлэг аваад бөөн баяр мартчихд юм да. Тэр үед чи их азтай өнгөрөөсөн шүү. Одоо бодсон чинь зүгээр зодмоор байна. Юу юм. Байж яагаад ямар хаард юмнууд орж ирсэн. Тэгээ энэ залуу таньдаг хүн байсан юм уу? Таньдаг хүн байсан юм уу? Таньдаггүй хүн салъя гэд гинт битсэн гэдэг юм уу? Яасан ч бүтэн сайнны өглөө заяа. Би бол нь бүтэн сайн ингээд ганцхан өдрийг өөртөө зориулаад ингээ амар гой өдөржингөө гэртээ унтаж өнгөрөөдөг байхгүй. Тэгээ өглөө ингээ уц дуурхаад ингээ харсан чинь танихгүй дуурах лэр би чи одоо бас нөгөө машин тэрэг мэрэгний мань янз бүрийн болцсон багтаа гэж бодоод тэгэл амар нойрмог авсан чинь яасан мэс өглөөний бензин түрээ хинбэ гэдгсэн чинь би чиний ингээд фэн вэ амар уурсан шүү дээ миний бүр ёо би тэгээд тэр хүн одоо над руу тэгтээ дахиж хизэж залахгүй хаа би мэдрэл мутаа мөн хүн сайхан унтаж амарч авралтын өдрөөр хар үрээр залгаад ах юм ингээд тэгээ уцаа тасалсан шүү дээ ёо тэр одоо хідэн цаг залгасан өглөө 9 цагт 9 цаг залгасан 9 цаг чи амралтын өдрөөр бол хар үрэн шүү дээ за дэмэд амар уурсан тэр хүнэлтэд над руу дахиж хизэж залахгүй хаа бис амар сагинсан хэдүүлээ эх 7 хоногийн ням гарын 9 цагийг хүлээцгээе яах нь хараа тэ ёо за дараагийн пост нэрээ нууцсан сонсогч байна
Сайн байна уу? Манай эхнэр намайг сүүлийн үед MB, MD гэх зэрэгээр дуудаад авах л. Гэ би ч гоё юм л бодлоо л доо. Тэгээ нэг асуулаа. Миний хайр чинь сүүлийн үед хайраа гэж дуудахаа болоод MB, MD гэдэл байх юм. Миний баатар гэж байгаа мó гэсэн чи өөдөөс. Үгүй ээ, мантон буз гэж байгаа юм гэж хэлсэн гэсэн байна. Яа, яг юу? Яг л мантун бузыг MB гэвэл бас Мантон болж буз. байна те. MD нь одоо юу юм бол миний хоолны нэр юм бах та. Монгол MD гэр нэр дээр орж ирэх байхаа. Миний данх. Юу гэх миний Яа. за мэдгүй байна. За нэр нь үзсэн сонсогч гинэ. Насчиж байна да гинэ. Хүүхдүүдийнхээ ангийг андуурч хэлнэ. Андуурдгүй маа гэхэд нилээн удаан бодож яж алдна. Залуудаа эр хүний нүдээр харж явсан краш нь одоо зүгээр хамаатны ах юм шиг санагдах болсон. Болно. Завсрын үг бүхий томтой эдэн хувцастаа ал үлдлээ. Солино гэж гонж хаяа эвгүй мессеж ирээд хил ам болчих гээд байсан бол одоо цаг агаар анхааруулсан, онцгой байдал зарласан, утасны төлбөрөөс өөр сэмс ирдэггүй нас. Шинэ юм дуршнаа гонж өсний засалтын сүүлийн 10 жил яг нэг хിവэрээ сонсдог дуу үздэг кино дан хуучны давталт юу идэх вэ гэж асуу шүлтөө устаад бол юу ч байсан хамаагүй ч гэх шиг хүүхдүүд томроод ирэхээр гэрт нэг их онцгой ач холбогдолгүй хүмүүст буйтан зурагтын завсар бөмбөр сэгээд лээж байна. Орой үеийн цагаар утсын тэрэ авахгүй хаяа алга болдог байсан бол одоо цагаан гэгээ тасраагүй байхад л гүүгээ тарьдаг болчихсон. Гэрээ ажил хийдэг баатар болж явахдаа хам хүүхдүүдийнхээ юм хүмийг энэ тэнд оруулж тавиад холь цолоод загнуулах юм. Эхнэрээ авчирч өгсөн хідэн эм витаминыг уух гэж бөөм бодлаа. Заримдаа урд тонинд оруулаад, заримдаа давхарлаад уух, эрүүл болох гэж ууж байгаа юм юусаа байхгүй. Эхнэр уу гэсэн болохоор л ууж байгаа. Угаасаа өмсний өрөөснийг нь хэн идэж тийм бүүмэд өглөөд хүзрийн 2 дугаар хүн шиг өрөөсөө өмсдөө баагаал нөгөөхөө хагаал олддгоо. Эхнэр хүүхдүүд рүүгээ яг нэг сайхан шууд уурлаж чадахгүй. Тойроо замаар уурлаж явж байгаад мартчих юм. Аав ээж ах эгч нартайгаа баг үе тэнгийн шахуу олоод зэрэгцээд ирчихсэн мэт том ярнаа. Гар утас компьютер энтрийн нарийн учрыг сайн ойлгохгүй шүү дээ. Ерөнхийдөө iPhone 17 гарчээ гэсэн баримжаатай. Ясаг хэцүү юм байж. Ахир нь хэд хүрээд байгаа юм болоо. Ёо, дрон хиймэл оюун ухаан гэсэн хоёр нэрийг мэдээд байгаамаа бас. Найзууд их цөөрчээ. Уулзаж учирсан, ууж идсэн болгоноо найзгаас солиордог байснаа болж танил найз нөхөр анд гэдэг дарааллаа хальт ойлгох хайц юм уу та. Жолоо ярихтаа хаацсан дээр биш тоормсон дээр л хүлээж байдаг боллоо. 0 харахаар л гас нэг шигээд авъя гэдэг болчихсон ч шиг. Нөгөөдрөөс шэндэ ухааны юм боддог аранзал залуунаас байна. Нөгөө шээсрүүд нөгөөдөр шийч. Би тэгтээ ийм залуунасыг туулаа гэж чи. Давсар чангатай байгаа. Солонгостой байсан юм шүү тэгвэл. Хараач нөгөөдөр шийдэг байсан бас. Юм мартна гэж найгу. Ингэртэй нэг байгуулгын ой мой гэх үнгүү алдсан тэмдэглэлийн дэвтэр балтаа явдаг нас дэргэд ирчихлээ гिचүүдээ гинэ ёо. Энэ ахыг би энэ ахт нэг 50% гарцсан байх гэж бодоод байна би. Магадгүй тий. 60 төгөж яваа болов мэдгүй. За дараагийн пост нэрээ нууцлан сонсогч байна. Хүүхэд байхад өнгөрсөн хүн болгон айгаад холуур тойрдог сүрхий чанга дуутай том нохоотой хашаатай айлвайлаа. За нэг өдөр ахынхаа орс полтойг өмсчихсэн хичээл тараад найзтайгаа нөгөө хашааны хажуугаар өнгөрч явсан юм. Нохоо ч хуцдгаараа хуцчил байна. Найз маань нэг л их зоригтой хүн чулуу аваад л шидчихлээ. Тэгсэн нохоо хэд өсчөж байгаад л хашааны хаалгыг онгойлгочдөг юм да. Чойж байж таарсан юм шиг байна. Тийм ээ. За нохооч бүр пар гээл үсрээл гараад ирсэн. Найз уу миний ард гүүж ороод л зураа зогсчихлоо. Би айсандаа хөдөлж чадахгүй хамаг чадлаараа орилоод хоёр гараа өргөсөн нөгөө нохооч нь гинт хоошо үсрээд л зүхтаачихдаг юм да. Тэгээд ард орсон найз маань би амар айлаа чи ямар зоригтой байваа яг л баагва шиг орлоод полтойгоо дээш нь өргөөд ямар том сүртэй харагдав. Нохоо хүртэл шоконд ороод дуу байхгүй нүд нь бүлтээ гөлийчлөө штэ гэж юу. Яг үүндээ хуучин полтойны тавчнууд нь унтсан гинт айснаас болоод хоёр гараа өргөхөд ингэрэн задраад дээр нь хоолоо зангираад нэх муухай дуу гарсан нохоо хүртэл айхаар би ч өөр айсан. Айсан богдоос гачин хоолоо гардаг ш түүнээс. Бараг нэг юм ганц юун дээр тогтчихсэн юм шиг нэг тийм цүнх мөгөөд үстэй тийм утсан дээр тогтоод нэг гараа өрөнгөт тэр нэг нурж унангууд нь баавган шиг бол харагдсан юм шиг. За манай ловын дор бэмсрэн бямба гэж сонсогч биччихэж би ч бас л хүнд гар шүү дээ. Жилийн өмнө нөхрийн ажил дээр очиод машин аваад үнэмлэх байхгүй. Тэгээд зайсан гас гараад цэцэрлэг төрөлнгийн хойно явж байтал цагдаа зогсоогоод үлээлгэж байсан. Тэгсэн үлээлээ уугаагүй болохоор яаж гарах вэ гэсэн цагдаа нь баруун шахаад зогс гэхээр нь за гээл баруун шахаж байгаад айсандаа болоод шууд зүхтаад араас цагдаа хөөгөөд би чинь машинуу сүлжид дахиад кино тэгээ яасан гэж юу баригцсан гинэ.
Угаасаа л баригдана л та. Йоо, манай нэг найз их энэ жилийн бас сумалсан юм байл л штэ. Одоо сүүлийн үед цалаа нар хөөхөө болцсон. Наадвал чинь ингээд нөгөө 2 3 цагтаа ийм машин хөөж явж байгаад ингээ бүр нөгөө урталтна хамар мамар дээр нь гарч ингээ шивтэж бивтээд тэгээд нөгөө согтуу галзуу жолооч нарт мөргүүл зүргүүлээд ингээ хашаарцсан. Тэгээ одоо хөөхөө болцсон. Тэгээд зүгээр камер дээр бичиж тавьчих. Одоо чи тэгэл ингээл гэр ийм зүхтаж явж байгаа тэр нэг ийм гэрлүү газар мазар олж машина зогсоогоод тэр чигт машина тэнчэнэ хайчаал тэгээд явган зүхт мут гэж сумалсан байгаа заяа. Тэгээ нөгөө мэдрэл нь одоо энэ намайг хөөхгүй юм чинь гээд тэгээд зүхтаж байгаа. Тэгээ ардаас нь цагдаа хөөлгүүл яагав дээ. Бөө юм болсон гэснийгээ бас шившгээ дэлгээ баригдсан гэсэн. Нэгээ тэгээ сумалмаарг байна. Бодит амьдрал ч одоо өөр шүү дээ. Йоо, инста мэдгүй. За дараагийнх нь бас нэрээ нууцлан сонсогч байна. Сайн байна уу? Би 2000 онд анхны хүүхдээ төрүүлж байсан юм л та. Тэр үед анхны төрөлт болохоор юу ч мэдэхгүй төрөх хугацаа маань болоод эмнэлэг твтвэ. Төрхийн өмнөх өрөөнд бүтэн нэг өдөр таалтаа өвдөд. За одоо л нэг савны амсар 6 оруу нэгдэж байна. Орон дээр гараад бэлхүүснээсээ доош хувцаа тайлаад дүлээд хөвтөл гэж байна. Би чамайг хувцаа тайлаад алцаагаал дүлээд хөвтчээд л бас нэг охин төрөх гээд ороод ирлээ. Тэр охинч миний хөлд суучгаал миний нөгөөрхөө соош иртэл суудах ямар юу юм бэ? Яаж төрөөд байна? Яс ер нь оруулж ирээд доорн суулгачдаг үгүй үстэй ч дээ. Үгүй. Хажуу талын орон дээр уул нь хөвтөг өстой шүү дээ. Юу хийгээд байгаа юм бэ? Яа, өвдөж ядчихагаад юу тэрнээс ижигтэй манта бийж дүлээд л хөлс баас сутгаад хэцүү. Тэгтэл намайг хараад сууж байсан охин гів гинл өмд гудал бандажаа тайлж идэл нөгөө орон дээр өсөрч гараад дүлээд ивчлээ тэгснэ. Эмчээ би төрлөө л гэж байна. Би ч өвдөж яж надаас сүулд орж ирчгээд миний дараал төрөндөө ухааны бодоод яолж байтал эмч ирээд төрөх орлоо гэж нөгөө охиныг баацгнуулаад лаваад явла. Минут чүрхүү хүүхэд уйлах чимээ тэр охиноос цагийн дараа би төрчхөөд бүх юмны ард гарч байгаа нь хүүхдээ хараад өвтөж байхдаа нөгөө охиныхоо гот үсрээд өмд бандажаа тайлж идээд орон дээр гарсныг нь эргэн бодож ганцаараа их л инээж илээ. Намайг харж сууж байгаад л амархан төрчихсөндөө тэр охин гинэ. Ямар сони юм бэ? Яас юм бол процессын судалсан. Жохоо айхтар. Ямар үгсэн хацаа хийгээ сууж идэг гэдэг шиг нэр юу хараад суугаад байсан. Би л төргөө өвдөж байгаад хүн хараад байлаас хэцүү санагдах юм. Йоо. За дараагийн пост. Мөн л нэрээ нутлсан сонсогч байна. Дуулж чаддгүй юм гэдгээ мэдэрсэн тэрхэн өдөр минь ээ гэсэн байна. Сайн байцгаана уу? Эмжил радиогийн болон сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэр жил 1992 онд болсон явдал. 1991 онд хойно сургуулаа төгсөж ирээд хөөхөн охин үлгэдэж авсан. Тэр үед Монголын минь амьдрал хэцүүхэн байсан да. Харайлагддаг яам тамга байхгүй болчихсон. Дөнгөж төгсөж ирсэн оюутан ажилгүй тэгээд хүүхдтэй хөөхий. За энэ ч яг бид бүгд л үүнийг даваад гарсан. 1992 оны 6 сард ажилд орлоо. Ажлынхаа наадмаа тэмдэглэцээ яедл салхин гарангаа даргынхаа лагерт очихоор боллоо. За тэгээд хамт олон маань сайхан ярьж хөөрж хоолунд болцоогоод аяны дугаараа гэдэг юм эхэллээ. За эндээс л миний паян эхэлсэн дээ. Би гэдэг хүн чинь цэцэрлэг баг дунд сургууль пионерын туслан оюутан үедээ өөрийгөө дуулж чаддаг л гэж боддог байлаа. Цэцэрлэгт байхдаа бүр адар сүрэнгаан дуу гэрийнхэндээ дуулж өгөөд бүтэн концерт тавьчихдаг байсан шүү дээ. За ингээ ангийнхаа бүлгийнхээ хойно байхдаа ингээ сургуулийнхаа хамтлагт байнга л ер нь дуулаа зогсож байдаг. Яг одоо бодоход зүгээр л нийгмийн идэвхтэй л хүүхдөөс юм шиг байна. За тэгээд анх удаага ийм аяны дугаараа гэдэг юмтай уучлаа штэ. Урд нь ямар найр хормонд орж үзсэн ч биш. Тиймнэр ахын маань хурим 1986 онд болсон. Тэр үед ресторануудад арихгүй хурим болдог байсан болохоор нэг сүрхий дуулж аяны дугаараа гаргасан юм байхгүй л дээ. За миний дуулах ээлж төхөөд байдаг оюутан үеийн дуулдаг дуу маань бодогдоод л дандаа хайр майр хонхны дуу энтергээд ерөөсө дуулах дуу олддгүй. Би ажлынхнаасаа би ийм дууны одоо дуу ерөөсө дуулж үзээгүй намайг алгасчил даа гэж гуйла. Гэтэл тэд за чинийг хоёр мөр эхлүүлчихээ бид нар ингээл түрээл явчих штэ битгий санаа зовгүй лээ. Тэгэл гинт хөөхөн борлог мориороо гэд ээжийн тухай дуу санаанд ороод лагерийнх нь 0-д нь ороод л хоёр мөрийг нь бэлдээд дууллаа. Болоод байгаа юм шиг санагдсан. Нөгөө пи па ямар муухай 0 вэ гэдсэн чинь юу тэр 0-д ороод л баахан бэлдэж байгаад л за ингээд удалгүй миний ээлж ирлээ. Босоод дууллаа.
Гэхдээ тэгсэн чи хинч дагаж дуулдгүй. 2 мөр дууллаа. 3 дахь мөрөөс хоолой жичээд ер нь явдггүй шүү. Тэгээд хүү та нар чинь дуулаач л гэлээ. Гэтэл нөгөө хэд чи өөдөөс гүчи чи яг ямар дуу дуулаад байгаа юм бэ л гэж асуудаг юм байна. Гэхдээ би гайхаад хөөхөн борлог морь гэдэл гэсэн чинь чи наад дууга 50 намрын өнгө сайхан гэдэг дууны аян дээр дуулаад байгаа байна штэ гэж авсан. Ёо бүр онгоо хамаг нүүр ам улаагаад минчигээд хөлс гараад нүрээ их газар болсон бөө инээдэм. Тэгээд би за та зөв ихлөөлөөд өг гэж хэлсэндээ. Дээр нэг нэвтрүүлэг үзэж байхад дууны аянуудыг сольж дуулдаг юм хөгжөөнд нэвтрүүлэг явж байсан. Би лав орвол төрүүлэх баха. Хөгжилтэй болж магаад хоёр хөтлөгч маань чадвал дуулаад үзүүлээрэ гэсэн мэ. Жах урт болчихсон боловчлаараа уншиж өгсөн хөтлөгч нартаа баярлаа. Бүгдээрээ найрны нэг 3 дуутай байхыг өрөөё гэсэн мэ. Нөгөө нэг юу Динзари өлөг гөрүлийн үеийнхэн дээр нөгөө юу яасан байхгүй юу нөгөө дууг ингээд бид нар чинь нөгөө гадаа дуу муугшууд ингээд сонсголоороо дуулдаг байсан ингээд тэгсэн чинь нэг залуу орж ирээд нөгөө хошин шог дээр бархуугийн нэг ингээд нөгөө дуунуудыг баг коврлцсон юм шиг болгочихсон. Тэр нөгөө тэр хошин шог нь аюу ийм сайд ахгүй юу бархуу. Тэгээ яавд нөгөө тамгийн газрын дараагаараа нөгөө аглуу оноо хоёрын аль нэгийг болгоно гэх тэр хоёр нөгөө гэр орондоо уурай тэгээ нөгөө сайд нь дуулаад түрх гингүүт ингээд баг бүх дууг ингээд хольж сольж дуулаад тэгээ амар хэцүү. Тэнгүүтээ нөгөөх нь дахиад нэг дуулсан чинь заяа. Нөгөө нэг элиг зүрхнээс уяатай гингүүтээ шууд төгсөх чинь за. Халуун элгэн нутаг мэн гэдэг. Тэнгүүтээ 2 дугаар мөр явна заяа. Дахиад төгсөх чинь заяа. Яа ямар хэцүү. Тэгээ чаас нөгөө хоёр нь нөгөө нэг дараад нэр дэвшиж байгаа горилж байгаа хоёр нь ихнэрүүдтэйгээ те ингээ нэг сайдаа гэдэг дүрэл бүтээж байгаа байхгүй. Үүлээ үзэж байгаа юм чи өстой нэр дуугийн түрх гэж. Хэцүү. Гэхдээ ер нь бол найрандаа дуулчдаг үстэй гэж. Нэг бас ямар ч үс нэг найрын 3 дуутай. Би бүр тэгштэй гэх. Тэр нөх ямар найран дээр үлээ жоохон байхад намайг дуул гэ. Тэгээ наад ерөөс дуу орж ирэхгүй би нөө цалин мөнгөнд тэгэртэй 100 дуулсан. Тэгсэн хүмүүс шок хэсэг чимээг байсан шүү дээ. Яаж яагаад би тэр дууг ягааж дуулсан. Тэгээ мөрийг мэдэхгүй бараг тэгээ 2 мөр дуулаад дуулсан баг. Тэрнээс хойш жоохон бас нэг жил хүмүүс аав ээж хоёрлоо хараад ирсэн. Охин мохондоо дуу зааж өгдөг гэж бодсон байл. Чи саяны 2 дууг нь бол гэтээ мэднэ өстэй. Мэдэн штэ хичээ. За. Дагаж дуулал бол жоох хэцүү гэж магадгүй. За. Бас дуулаач гэдэг. Цалин мөнгөнд ингэртэй халуун хэлгэн нутаг гэдэг ууссан. Биш тэр саяны нөгөө нэг одоо нэг хөөхөн борлог морь тэгээ нөгөө хөдөөгийн баясгалан киноны дуу хоёрыг ингээд сольсон байж тээ. Хөөхөн борлог морийг мэд. Нөгөөт нь чи юу вэ? Аялал мэдэх баха. Юу штэ 50 мөнгөнд энэний аян дээр хөөхөн борлог морийг явуулсан байж тээ. Ямар гайхалтай юу. Би нөгөө дуу ямар дуу байсан бол гэж бодсон. Бас шинэлэг байна шүү. За нэг түүхэн шод өгчээ те тэгээд дуусгая. За нэрийн нууцлан сонсогч байна. Энэ нэгэн хаврын өдөр бусдаас онцгойрох нэгэн хүүх алаг ишиг төрлөө. Сүртэй эхэлж байна нэ. Тэр их ховдог ихийнхээс үн цаддаггүй болохоор нь угж нэг өдөр ээж намайг угж гээл бич. За тэгээд та сүүгээ бэлдээд өгчихлээ л дээ. Гараад нөгөө хүүх алаг ишиг чинь найзыгаа дагуулаад ирж байна. Би угжаа өгөх гээл өөдөөс нь алхтал нэг чулуунд бүдрээд унчглаа. Өтөг бүжигнуулаад босоод ирт нүүр үс гизэг зүгээр шар зонгог. Сүүгээ асгачихсан гэвэл ээжэд алуулна гэсэн юм бодоод бостол унахтаа савтаа сүүгээ дараад унчих. Дээрээс нь шахаад хамаг сүүг нь асгачихсан байла. Нөгөө хүүх алаг ишиг ирснээ майлаад хүл мөргөөд би ээж дээр очиод бүх үнэ хэлэх гээд ортол ээж надаас айгаад сүүлдээ намайг шоолж инегээд ингээд ээж ахаад сүү бэлдлээ өөрөө угтсан намайг чи нүүр үснийхээ зунхыг арилга гэлээ. Би ус халаагаад үсээ угааж байтал нөгөө хүүх алаг ирчихсэн намайг мөргөөд нүүр ус угаалгадгүй. Эргэж хараад барих гэтэл дахим руу мөргөөд хүүх ишигний өмнө сүхрөөд унжчихсан. Ээж хараад хүү яаж вэ? Хүүх ишгэндээ мөргөөд ээ нөө гэж авсан. Тэр хүүх алаг эрхийн мангуу ишиг маань одоо том шүтлэн болсон гинэ. Гинэ мөргөлцсөн. Одоо энэ бүх пост бичиж байгаа хүмүүсийг би ойлгосон шүү дээ. Гоё. Мөргөлтөн ууж идэн юм болно тэгээд ойлголцоо амьдранда. Тэгж ярихтаа өөрөө л манай үдээ ячаар групп пост дээр нөгөө юу орж ирсэн. Хонтой мөргөлцсөн түүх болоос хуцтай мөргөлцсөн түүх болоос байгаа штэ. Бүр бас сумлагдцсан. Амар каск өмсчоод наа каскчс амар бат бүх мөхөстэй шууд хуцтай мөргөлцсөн чи яах ч гоо гэж мөргөлдүүлээд нөгөөтх нь тэгээ бүр имлэг түргэгдсэн түүх байгаа штэ. Яа энэ группээр чи юу болоод байна гэдэг шиг. Энийг зүгээр манай үдээ ажирхан тэр чигээрээ мэднэ. За чи нэг түүхэн унших уу? Үлдээчгүй. Үлдээч. За. Нэг минут.
За энэ үрээд 2025 оны 9-р сарын 29-ны даваа гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс үрчийтлээ Мишэ X уриатгаар хөгжилтөө түүхүүдээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100 жилийн түүхт Апу компани 19 дахь жилдээ шинэ ургацсан шар хайргийн баяр Октоберфест дээр одоо хамтран ажиллалаа. За мөн Акумазон навцуулж хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа Чанцаа. Баярлалаа. Өргөлөөл эрхэн сонсогчдоо манай Чанцаа Одко нарын хөтлөө өргөдөг гайхмаар ахуй нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3